Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 долгион дээр сувгаад харуулan хүүхдүүдэд онтолцоход эсвэл ажиллаа тараад харих замдаа сонсож яваа эрхэм сонсогч танд энэ үчи мэндийг дахин хүргэе. Өнөөдөр 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарт 22 цаг 11 минут болсоор хүүхдүүд унтлаа одоо бидний цаг үрээтэй томчуудын явдал нэвтрүүлгийн мегмар гарагийн дугаар эхэлж байна. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Очроо Эрика найруулагчаар Өнөр баяр нэвтрүүлгийн продюсераар Айрын нар ажиллаж байна. Үчимэнд очроо. Үчимэндээ. За өнөөдөр бас сонирхолтой халуухан дуулаанууд байна. Зарим нь бас нулиммаарч дуулаанууд байх шиг байна. Өнөөдөр чи хоёулаа ер нь бол дэлхийд даяараа олонний анхаарал татсан олонний танил хүмүүсийн дуулан шуугиныг ярьдаг байгаа тийм байна. За тэгээд өмнөх 7 өнөөдөд бас янз янзын алдартай дуулаанууд, алдартай нөгөө холбогдогч нарыг ярьж байсан. Тэгэхээр өнөөдөр эхний дуулааныг эхлэх юм ээ. За тэгээ. За эн чинь одоо саяхны шинэ дуулаан биш үү тий? За өнгөрсөн 7 хоногийн шинэ дуулаан юм байна. За энэ болохоор нөгөө сүт бүгжний цаадах скандал буюу Эми ба TJ нарын дуулаан байна. За энэ дуулаа яаж эхэлсэн бэ гэхээр одоо ер нь бол энэ дуулаа маань телевизийн камерын өмнө инээмсэглэн суудаг хоёр хүний тухай юм. Үзэгчдийн хувьд болохоор уг нь бол зүгээр харахад ажлын л хамтрагчид. Харин тэр хоёрын инээмсэглэлийн цаана юу нуугдаж байсныг дэлхийд даяараа бүхэл бүтэн 3 жилийн дараа л мэдсэн байд. 3 жил сайн ноцлсон байна тийм ээ. За Америкийн Good Morning America 3 буюу өглөөний мэнд Америк 3 нэвтрүүлгийн хөтлөгчд болох Эми Робоч болон TJ Холмс нарын тухай ярина. Энэ хоёрын хувьд болохоор нэг нь маш туршлагатай, бодлоготой, тайвширсан тийм гой сэтгэлтэй, нөгөөх нь болохоор халуухан, хурц, ирмгээ төрхтэй, итгэл дөрвөлөм, эрч хүчтэй харагддаг юм хоёр хөтлөгч байгаа. За энэ шоуч бас өөр их алдартай шоу баха тийм. Өглөөний мэнд Америк гэдэг. Өөртөө ч гэсэн бас их царайлаг хүмүүс байгаа сте. Үзэсгэлэнтэй. Тийм байна. Залуун ч гэсэн бас их царайлаг юм бүсгүйн ч яасан гоё шаргал өстнүүдийн төлөөлөл байна. За тэгээд энэ хоёр маань студийн гэрэлд орохт тэрхүү одоо уур амьсгал тэднийг одоо өөрийн мэдлгүйгээр хооронд нь таталцалд оруулж ажлын ширээн дээр эхэлсэн итгэлцэл хамтрагчдын сайхан сэтгэл нь удалгүй хайр дурлал болон хувирсан байдаг. 2022 оны 11-р сар зурагчдын дунд тэд хамтдаа аялж, хамтдаа инээлдэж, нэгнийхээ гараас хөнгөн атгалцж байдаг тийм мөчүүдийг буулгаж л дээ. За тэгээ энэ зургууд нь тэр дорол буун шууган болсон. Их хандлт авсан. Өглөө болгоо ингээд хүмүүсийн цуг хөдөлж идэг хоёр хүн гинт ингээд цуг дэлгэцээр биш эндрэл дээр ингээд цуг хөдөлцөөд явж байхаар тий. За тэгээд энэ зургууд нь болохоор ер нь бол өглөөний мэд Америкийн тэр албан тасалгаагаа бол бүр донслогоод жинхэнэ ховжив шууган болоод сэтгүүлчдийн гарчиг тэгээ нийгмийн сүлжээнд сошиалор бүр халуухан хандлт авч эхэлсэн. Шуугж өгсөн байна. За уг нь бол яад ಈ хоёр хүн болзоол үз гэж хэлж болно да. Тэгж бодож байна. Харин тийм. За тэгсэн чинь тухайн үедээ болохоор энэ хоёр маань гэрэлсэн хүмүүс байсан юм байна. Хоорондоо юу? Үгүй тусдаа гэрүүлтэй хүмүүс байсан юм байна л да. Тэр чинь болохгүй тий. Харин тийм. За тэгээд гэхдээ бас болохгүй мүү гэхээр бас болмоор ч юм шиг. Яасан гэхээр аль нь хоёр талдаа гэр бүл салах одоо аль хэдийн ингэ салах шатанда орцсон явж исэн. Сэтгэл зүй болон биеийн хувьд ч гэсэн тустай амьдралтай болцсон байсныг нь ойр дотны хүмүүс нь баталд юм байна. Тиймээс одоо энэ хайрын түүх болохоор ургалтын тухай биш харин хоёр ганцаардсан хүмүүсийн сэтгэлийн уулзалтаа гэж үзэж байна л да. Тийм юм байна. Яг уу салж байх үедээ хоорондоо нийлцсэн. Альсгүй бүр 3 жил нууцсан гэхээр энэ хоёр хоорондоо хайр сэтгэлийн юу дарманц үүсгэсэнс болоод гэр бүлээсээ хоёулаа салж байсан ч гэж магадгүй. Үгүй гэсэн. Угаасаа аль тустай болсон салж явсан учраас хоорондоо нийлсэн гэсэн. Гэн зөрөд. Гэхдээ Америкийн телевизийн орчин бол ер нь бол нэлийн хатуун дүрмтэй байдаг л да. Нэг студид ажилладаг. Тэр тусмаа хамтран ажилладаг. Одоо хамтрагч нарын хооронд романтик харилцаа бол бараг л хориотой зүйл байд юм байна.
Тэгэлгүй байна. За тэгээд тэдний харилцаа ил болсны дараа ABC News компани удирдлага дотооддоо шалгалт явуулаад 2023 оны 1-р сард хоёуланг нь албан ёсоор ажиллаас нь чөлөөлсөн юм байна. За ингээд энэ хоёр маань дэлгэцнээс бүр мөсөн алга болсон. Тэгээ шууд ажиллаас нь халдсан байна шүү дээ. Ер нь бол нэлээд чанга хандсан байна тий. Тийм байна. Анхнаасаа гэр бүл байсан бол яах байсан юм бол гэр бүлийн хүмүүсийг ажилд авахгүй байсан байна л да. Айгу бол мэдгүй гэр бүл байсан бол дүрм нараа өөр байх байсан байж магадгүй юм тий. За тэгээд энэ хоёрын маань нэрс тухайн үедээ бол твллүүдийн гарчигт эротик харилцаа, скандал бүхий хөтлөгчд гих зэргээр хаягтайгаар нийтлэгдээд олон нийт ер нь бол энэ хоёрыг бүр ингээд шүүж байгаа юм шиг бүгд анхааралтай ажиллаж байсан. Гэхдээ тэдэнд энэ хоёрт бол манай хоёрт бол нэр хүндээ хамгаалах ямар ч сонирхол байгаагүй. Зөвхөн нэг л зүйлийг бие биедээ итгэх хайр дурлалаа илүүд үзчихсэн. За ингээд цаг хугацаа өнгөрсөөр 2024 оноос хамтдаа амьдрах болсон тухайга альбом бус байдлаар ил болгосон юм байна. Тэгээ энэ таг чиг байж хагаад альбом бусаар одоо 23 оны 1 сард чинь ажилласаа халагдчихлаа штэ. Тэгэл яхав чимээгүй намгүй байж байгаа л 24 оноос ерөнхийдөө ингээд хамт амьдарч байгаа гэдгийг яг албан ёсоор зарлахгүй ч гэсэн илтгээд исэн юм байна л да. За тэгээд дуйлааны дараа хоорондоо ч салаагүй харин ч улам дотн олсон хосуудын амьдралд нэг л зүйл үнэн байдаг. Тэр нь хайр гэж өөртөө мэдгдэл хийсэн юм байна. Гэвч олон нийт тэднийг мартаагүй нэр нь дуулдахад л өглөөний мэнд Америк 3-ын скандалын хос гэж нэрлсээр л байсан юм байна. Гарч ирэх болгонд нөгөө манай хоёр тий эн чинь нөгөө өглөөний мэнд Америкч нь GMA 3 гэдэг юутай мэл товчлолтой мэлээ шүү дээ. Яг тэрнгээр нь скандалын хос гэл яригадад идэг байсан. За тэгээд иймээс одоо энэ хоёр маань дахиж дэлгэцэнд биш дуу хоолойгоор эргээ эрхийг сонгосон юм байна л да. 2025 оны ихээр өөрсдийнхөө Amy and TJ гэдэг нэртэй подкастыг эхлүүлсэн. Зөв бүр энэ жил рүү ороод ирсэн биз дээ. За тэгээ энэ подкаст бол зүгээр нэг ярилцлага биш. Харин тэдний хамтын амьдрал, уналт ба босолтын түүх, итгэлцэл болон эр зөргийн замнал болж өгсөн. Шууд амьдралынхаа тухай бас ярьсан байна тий. Подкаст учраас шууд өнгөрсөн бүхнийхээ талаар нээлттэй ярьд юм байна л да. Ажлаасаа халагдсан шалтгаан, гэр бүлээ алдсан шөнүүд, олонний үгэнд дарагдсан тэр хүнд өдрүүдийн тухай. Тэгээд бас эргээд хамтдаа хэрхэн босч ирсэн тэр сайхан мөчүүдийнхээ тухай гих мэтлэнгээр илэн далангуй ярьд юм байна. За. TJ нэгэн дугаартаа юу гэж хэлсэн мэхээр бидний хооронд юу ч байсан тэр нь юрт огт худал байгаагүй. Харин бүх худал нь биднийг тойрдог байсан гэж хэлсэн нь олон хүний сэтгэлийг их хөдөлгсөн юм байна. TJ гэдэг нь залуу шүү дээ тий. Энэ залуу нь их гоё нүдтэй мэлээ шүү дээ. Гой царайтай байна. Хоёулаа ер нь царайлаг бүсгүн ч гэсэн инээж байгаа нь бүр амар үзэсгэлэнтэй байгаа. Нас тогтсон мэдэгдэж байгаа ч гэсэн айгүй гоё осууд харагдчихна. 50 гарсан болов арга тий. 50 гарцсан уу? Тийм бах миний бодлоор. За тэгээд 2025 оны 10 дугаар сарын 14-нд буюу яг 7 хоногийн өмнө өөрсдийнхөө подкастын дугаар дээрээ сүй тавьснаа зарласан. За. Бид хоёр ойролцоогоор 1 сарын орчмын өмнө сүй тавьсан. Гэхдээ хинт ч хэлээгүй. Энэ мөч бол зөвхөн бидэнд л зориулагдсан мөч байсан гэж Эми инээмсэглэн хэлсэн юм байна. За тэгсэн чинь DJ болохоор хариуд нь инээд алтан. Би 3 подкаст дараалан түүнийг бүгжөө зүүсэн байгааг харсан. Гэхдээ хин ч асуусангүй. Хэрвээ асуусан бол бид аль эрт хэлэх байсан гэж хэлсэн юм байна. Биоскэлс Википедиас орчлоо. Яг л 50 гарч байгаа юм байна. Яг 52. Тийм байна уу? Тийм байна. Яа энэ хоёрын ингээ хамтдаа сууж байгаа зургийг нь харахаар гоё юм тий. Тийм байна. Яг энэ бол яг нэвтрүүлэг цуг хөтөлж байх үеийнх нь нөгөө ажлаасаа гараагүй байх үедээ тий. Тэр үеийнхэн зураг байна шүү дээ. Зя ингээ тавьсан гэдэг чинь энэ чинь тэгвэл скандал хамаагүй зүгээр одоо шууд хормоо ихж байгаа юм шүү тий. Аз жаргалтай байгаа сайхан хосууд байна. За тэгээд ер нь тэдний нэмсэглэл хоорондын энгийн халамж нь подкастын студид ч гэсэн их гоё дулаахан уур амьсгалыг бүрдүүлдэг.
Олон нийтийн хувьд ч гэсэн энэ мэдээ нь скандалын үргэлжлэл юм шиг санагдаж байгаа ч гэсэн тэдний хувьд болохоор өөрсдийнхөө амьдралын шинэ хуудсыг нээж байгаа алхам болж өгч байгаа. Одоохондоо гэрлэх өдрөө товлоогүй байгаа юм байна л да. За. Гэхдээ бид хурмай олон нийтийн шоу болохыг хүсэхгүй байна. Дотны хүмүүсийнхээ дунд энгийн байдлаар хийхийг хүсэж гин гэж мэдгдсэн юм байна. Тэрэн дээр. Одоо нэг тийм чинь дүүлэн шүүгэнтэй байсан юм ч тий. Тий, анхны амьдрал биш юм чинь тий. Хоёулаа салцсан хоёр дахь амьдралаа зохиож байгаа учраас бас чимээгүй хүн шиг өөрсөндөө дурсамжтайгаар өнгөрүүлэхийг хүсэж байгаа юм байна. За тэгээ энэ бүхний дараа ч гэсэн тэдний нэр одоо хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Good Morning America 3 Scandal Couple гэд скандал хосууд гэдгийг нэрээрээ юу нь бол гарсаар л байгаа юм байна. Энэ хоёр хүний нэр яг нийлэхээр яг тийм л байдлаар илүү алдартай юм байна л да. Одоо хамттай байгаа нүгээс л яг тэр олон жил ажилласан нэрд гарсан тэр нэвтрүүлгээрээ л төсөөлөгддөг байх нь шүү дээ. За гэхдээ энэ одоо ингээд энэ нэрээрээ гарч ирсэн ч гэсэн ерөөсөө тэрэн дээр нэг хариу тайлбар хийдэггүй юм байна. Аль хэдийн угаасаа олон нийтэд шүүгдээд шатагдаад одоо тэр галт шатгаасаа дахиж айха болцсон гэж үздэг юм байна өөрсдөө. За. Тэгээ яг олон нийтийн хувьд болохоор тэднийг алдаа хийсэн гэж дүгнжиж магадгүй юм л да. Гэхдээ үнэндээ бол тэд өөрсдийгөө олохын тулд бусдын биш өөрсдийнхөө дуу хоолойгоор амьдрахын тулд энэ бүхнийг даван гарч ирсэн. Одоо ер нь олон нийт энэ хоёрт бол яг өөрсдийнх нь тухай юу ярьж байгааг нь ер нь ямарч байдгүй л юм байна. Энэ хоёр бол яг өөрсдийнхөө л амьдарч чинь тий. Өстой нөгөө лагайд нь луунгайд нү гэдэг шиг ер нь тоож байгаа ч юм байхгүй. За минь хөлтлүүлээд. Тий. Бид хоёр л жаргалтай байл бусд нь хамаагүйгээ сууж байгаа юм байна. Яг тэгээд удахгүй яг бас нэг хэсэг хугацаа өнгөрсөн дараа нэг тийм үлгэр жишээ хосууд шиг ч юм уу харагдаж болно шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт яг нөгөө Анжелина Жоли, Jennifer Aniston, Brad Pitt гурыг ярьжсэн. Тэгсэн үү за. Тэр чи яг би бас яг мэддээгүйсэн чинь Jennifer Aniston, Brad Pitt хоёр чи эхлээд ихнэр нөхөр хоёр байсан. Тийм шүү дээ, эхнэр нөхөр байсан шүү. Тэгээ нөгөө нэг Mr. Smith биш дээ. Smith дээр тоглоод хин хоёр чинь хэлсэн шүү дээ. Jolie Pitt хоёр чинь. Тийм юм байна. Гэхдээ яг эхлээд харилцаатай байсан тэр нь болонгуудаа Jennifer Aniston-оос нөгөө нууцаар явдаг байсан. Харин тэгдэг юм л тэгж ярьд юм. Дэлхийн хамгийн алдартай нууц амраг тэгэхээр Angelina Jolie болж ирсэн гэдэг. Тэр нас сонирхолтой санагдсан. Тэр гэхдээ нөгөө нэг Aniston, Brad Pitt хоёр чинь хэдэн жил хамт амьдарсан байсан мөлий? 7 илүү. Сайн мэдгүй. Тэгсэн байсан байхгүй юу? Тэгээд гинт салахаар болсон уул нь харамсалтай л байсан. Тийм юм байна. Гэхдээ Aniston, Pitt хоёр чинь юу яагаагүй шүү дээ. Хүүхдтэй болоогүй байгаас тээ. Хүүхдтэй болоогүй болохоор салцсан юм шиг санагдаад идэв ч заримдаа болохоор. Тэгээ Жоли тэр хоёр чи юу хүүхдтэй болоод хүүхд өргөж авч маваад ер нь бол амьдрал нь дуулан шуугаа ихтэл эхэлсэн л тээ. За тэгвэл ийм сайхан хөөрхөн хосууд байна. Одоо хоёр хиндэг бүх өөрсдийнхээ цаг мөчөө зориулаад хамтдаа өөрсдийнхээ одоо подкастыг хийж ийн гэдэг чинь угаасаа л хамт ажилладаг гэсэн одоо ч гэсэн хамт ажилласаар л байна. Өөрсдийнхээ одоо бизнесийг эхлүүлсэн байна шүү дээ тийм ээ. За сая тэгвэл нэлээд одоо орчин үеийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл. Гэтэ яг хугацааны хувьд 22 оноос эхэлсэн гэж ахшгүй шүү дээ. Тийм 22 оноос хойш яг гэр бүл цуцлуулах энэ төр гэж асуудал нь явсаар байгаа л тэгэл. Гэтэ ажилласаа бол дорхно халагдсан байгаа зү тий. 2 сарын дараа л халагдсан байна. Тийм байна. За би тэгвэл 2020 оны нэг гоё сонирхолтой дөөлөн 2020 онд эхэлсэн боловч бас хүмүүс мэдэхгүй явж байгаад 2020 он гаргасан. За тэгээд ирэх хүмүүс зургийг харуул хоёр амар хөөрхөн хүүхнүүдийн тухай ярих гэж байгаа юм. Хөөрхөн хүүхнүүд ч харах гоё шүү. За тэгэхээр шүү дээ тий 2020 оны Miss Grand International гээд тэмцээн Аргентины төлөөлөл Мариана Варяла тэгээд Пуэрто Рикогийн төлөөлөл Пабелио Валентинаар анх энэ тэмцээн дээр нүрт тулсан байна. Дэлхийн Miss Grand International олон улсын Miss шалгаруулах тэмцээн юм байна тий. Тэгээ улс улсынх нь Miss-үүд нь ирсэн юм байна шүү дээ тийм үү? Тухайн улсуудын Miss-үүд ирж байгаа тэмцээн том тэмцээн байна шүү дээ. Тийм байна. За тэдний тайзан дээр өрсөлдөгч гэж харж байсан хүмүүсийн хинж дараагийн жилүүд энэ хоёр гоо бүсгүйг хоорондоо дотн харилцаанд орж эцэст нь гэр бүл болохыг төсөөлөг өгнэ. Лесби юм уу? Тийм байх нь шүү дээ. Хоёр эндээ тэгээд шууд тэмцээн дээр танилцаад дурлаад одоо бүр сууц юм уу?
Өө энэ чи өстө гал үнэхээр өстө халуухан мэдээ штэ юу ээ. Одоо энэ зургийг найруулагч тавьчихсан байна. Хоёулаа нэг улаан болоод юмсцсан. Хоёулаа амар царайлаг угаасаа мессийн тэмцээнд орж байгаа хүмүүс ямар байхын тодорхой штэ тий. Тийм штэ. Тэгээ улс уцаасаа шалгарсан месс өөд. Нэг нь хүрээ өстө нөгөөх нь хар өстө юм уу? Тийм байна. За. Тэгээд яаж яхад хоёулаа нөгөө Латин Америк бүсгүүчүүд Латин Америк бүсгүүчүүд бол угаасаа цаанаасаа нэг тийм хөлтөлтэй байдсан штэ тий. Одоо энэ зурган дээр нь бол өстө үнэхээр нүд төмсөг болсон хоёр сайхан бүсгүй байна. Хоорондоо өмсөлдөж байгаа зураг нь штэ. Ямар гоё. Гоё. Тэмцээний үеэр тэд хамтдаа одоо сургууль, буйны ажил, арга хэмжээнүүдэд оролцоод нэгний урамшуулж дотн нөхөрл үүсгэсэн гэдэг юм байна. Гэхдээ нөхөрлөлт нь удалгүй илүү гүнзгий утгатай холбоо болон хувирч госууд найзуудын дурсамжаар бол тэд хоорондоо нүдэрээ ойлголцдог, тайзан дээр хүртэл нэг илүү анхаарч нэгийг хамгаалдаг байсан гинэ. Бусд хүмүүс бол айгүй сайн найзууд байна л гэж хардаг байсан шүү дээ. Хоёр эмэгтэй хүн болохоор угаасаа илүүгээр ч нэгтцүүлэх байсан баг. Гэтэл энэ хоёр маань дотны бүхнийг тэд нууцлсан байсан юм болохоор нөгөө гоо сайхны ертөнцид эмэгтэйчүүдийн хоорондын хайр дурлал төдийлөн хүлээн зөвшөөрөгддөг юм байна. Тэгээд яг нөгөө найз шиг харагддаг явсан байна шүү дээ. Зориуд найз шиг харагдуулаад яваад идэг гэсэн юм байна тий. Тий. Эмэгтэйчүүдийн гоо сайхны ертөнцид ер нь тэгээд эмэгтэйчүүдийн хоорондыг ер нь хайр нэг тийм их шөмжлөлтэй байдаг. Аргентин энэ Порто-Рико гэдэг энэ Латин Америкийн улс орнууд бас нэрээ нэг хүлээн зөвшөөрдөггүй юм болоо да тий бас. Магадгүй тэгээ ялангуяа бодоход тий энэ чинь яг нөгөө улсынхаа нэрийг гаргаад бас нөгөө тэмцээнд оролцож байгаа гоо бүсгүүчүүд учраас бас нууцлахаас өөр аргагүй байсан юм байна л да тий. Тэгээд тийм учраас энэ хоёр ч одоо ингээд тухайн үед ингээд хайр сэтгэлээ эхэлсэн ч гэсэн 2 жил гаруй ингээд чимээгүй олон нийтээс хол хосын нандин харилцаагаа бас ингээд агуулад ингээд хайр эхэлсэн байна штэ. Энэ өстө улаан дашинстай зургийн өстө гоё юм аа. Гараараас хөтөлцсөн. За тэгээд 2022 оны 10 дугаар сарын 28-нд Порто-Рикод болсон энгийн нууцлаг ёслолын үеэр тэд гэрлэлтэд батлуулсан юм байна. Бүр. Энэ одоо хормын зураг нь тий. Йоо гал. Одоо энэ бүгж мөгжийнхээ зураг нөгөө Мерими энтер явчихсан байгаа сте. Тийм байна. Гэрлэх санал тавьсан байна шүү дээ. Тийм байна. Энэ хоёр ч мөрөстэй. Тэгээ одоо энэ зураг мургаа сошиалаар дэлгээд ер нь бол бүр бүүм ийцсэн юм байна шүү Тий, дээ. 10 сарын 28-нд юу яачаад гэрэлтэд батлуулчаад 2 хоногийн дараа болонгуудаа Instagram-да нийтлсэн юм байна ерөөсөө. Бүр гэрэлтэд батлуулсан байна зарласан юм уу? Бид хайр сэтгэлээ удаан хугацаанд нууцлсан. Харин одоо энэ онцгой өдрөөр та бүхэнд дэлгэж гинэ гэсэн тайлбартай бичлэгийг нийтлээд олон нийтэд дэлгэцсэн. Тэнгүүчүүд бүүн болсон байна шүү дээ. Яста бүүн болсон байна. Тэгээ эн чинь бүр гэрэлсэн хойноо шүү дээ. Гэтэ бас нөгөө өмнөх нөгөө 2 жилийн хугацаанд цуг байсан бичлэгүүдээ бас цуг нийтэлсэн байгаа. Анхнаас бид хоёр одоо тэдэн жилийн өмнө хийсэн ингэжсэн гэдэг. Тэр бичлэг тэдний одоо хамтдаа аялж исэн мөчүүд, зөөлөн үнсэлцэх агшин, далайн хэрэг дээр нар мантад гараараасаа хатгалцсан дүр зураг гэд тийм бичлэгүүдийн зургуудаар ингэ бичлэг хийсэн. Амар романтик байгааз. Яа энэ хоёр одоо тэгээд одоо улс улсаа төлөөлж исэн гоо цэцгэлэнтэй бүсгүүчүүд хоорондоо нийлчихээр нөгөө араас нь гүйдэг байсан, эргүүлдэг байсан, хардаг байсан залуучууд нь өстө боож өгсөн бах та яа. Тэг гүн шоконд орсон бах та. Харин яг крашлдаг байвал амар юм биш өөр залууд алдахгүй өөр эмэгтэй алдлаа шүү дээ. Гэтэ бид нар чинь бас ёо эрэгтэй хүнд алдсан бол арай дээр үжгээ сууж явах үедээ бас ээ. Үгүй шүү дээ. Тэхгүй юу? Эмэгтэй хүнд алдвал амар юм биш. Тийм үү? Чи бас тийхүү те. Краш алдчихвал за эмэгтэй юм уу? За загээ сууж явах юм уу? Тий. Тэг шүү дээ. Эмэгтэй хүн бол явах те. За бас тийм үү нөгөөдх залуутай нөрсөлдөх гэхгүй те. Амар ч юм уу. За эмэгтэй юм чингээд. Тэгээд тэр бичлэгүүднээс хэдэн цагийн дотор хэдэн сая хандлт авсан. Бүр шууд. За. Тэгээд энэ хоёрын тухай бичих гээд одоо дэлхийн алдартай нөгөө сэтгүүл мэдээлэл хэрэгслүүд бүгд л шуурч эхэлсэн. Vogue, Glamour, тэгээд Guardian тий. Тэгээд бүгд үтсэн. Алдартай Vogue бол бүр хамгийн түрүүнд тахтай тий. Ийм сайхан үгснүүд ингээд гараад ирэхээр чинь жинхэнэ тесрэлт хийсэн юм шүү дээ. За тэгээд мэдээж хэрэг бас нөгөө хүмүүсийн хандлага бас хоёр байна. Сайшаах талж байна, муулах талж байна. За бас хоёр тал болоод талцаад байна уу? Тий, зарим хэсэг нь хайр бол хайр тэд зориг гаргалаа гэж
дэмжиж байсан. Харин зарим нь болохоор мис тэтгэмтэй бүсгүүчүүдийн ийм харилцаа зохисгүй хэмээн эсэргүүцчихсэн юм байна. Мэдээж эсэргүүцэх хүмүүс гарч ирнэ л дээ тий. Тий. Угаасаа ингэ сонсох үзэгчд ер нь бүгдээрээ л нэг хоёр тал олчоод хоёр талд алцаад идэв шүү дээ. Тэгээд угаасаа хэвлэлээр нөгөө одоо сошиалоор ингээл янз янзаар энэ хоёрыг таглал нэрийн бичээл яваад шүү дээ. Гэтэ энэ хосын хувьд яг энэ хоёр хосын хувьд ерөөс хамгийн чухал нь хүмүүсийн сүнжил биш харин өөрсдөө үнэнчээр мэдэрч байгаа нь хамгийн сайхан байсан. Харь дурлалынхаа төлөө бат зогсож чинь тий. Энэ төшиг юм тэгнэ. Яаж хүүхдтэй болдсон болоо гин. Ямар олсон юмд санаа зовж явах юм чинь. Одоо яг энэ зурган дээр нь харахаар нөгөө яг хоёулаа нөгөө улс улсынхаа нөгөө нэрийн байцыг нэрийн байцыг зүүсэн зураг нэ тий. Мессен тэмцээнд орж байгаа бодвол нөгөө чөлөөтэй хувцас наран шалгын хувцсны дүрлэлт нь л өмсөжсэн байх нь шүү дээ. Энэ хоёр гэхдээ нөгөө хоёулаа латин үгнүүд болохоор гэдэг юм уу хоорондоо бас их төстэй юм а тий. Тийм байна. Ерөнхийдөө нүүрний хэлбэр нүд хөмсөг гэд царайны төрх байдал нь их адилхан юм шүү дээ. Яг хоёулаа мессен тэмцээнд орж ирсэн их л гоё биетэй сайхан үгнүүд байна да. За тэгээд Пабело болох нэг ярилцлаганд ингэж хэлжсэн байна. Пабело гэдэг нь яг нөгөө Порто-Рикогийнх бүсгүүн. Бидэнд анханасаа л нэг төрлийн соромж таталцал байсан гинэ. Нэг анх хараад бүр соромж шиг таталцсан гэсэн үг юм байна. Тийм байх нь. Тэгээ хамт байх үедээ бид өөрсдийнхөөрөө тайван ад жаргалтай байж чаддаг гэж хэлсэн байт юм байна. Угаасаа л хоёр энийг бүр анханасаа мэдэрч тий. Тий. Мэдрээд бүр ингэ. Аргентины харин Мариана болохоор түнд хариу болгоод би дэлхийн гоо сайхны тэтэм авч чадсангүй. Гэхдээ хамгийн үнэт тэтэм болох хайраа олсон гэж хэлжсэн байна. Ямар гоё зөвөрлөл вэ тий. Харин тийм байна. Энэ бол бараг нөө юу яхаар дэлхийд даяараа одоо өөрийнхөө амны урьдчилан болгоч юм уу тий. Тэгж хэлмээр үгүй штэ айгуу гоё. Тий ишлэл үг болохоор. Тийм ишлэл үг гэдэг шүү дээ. Амны үг гэнэ миний ярьж байгааг. Апоризм юм шиг бараг тий. Тийм байна. Үнэхээр гоё хэлсэн байна. Одоо энэ хоёр чинь тэгэхээр чи хэдэн жил болсон гэсэн үг вэ? 20 оноос хойш юм уу? 20 оноос хойш 5 жил болсон. 20 оноос хойш 5 жил болж байгаа юм байна. 22 онд яг олон нийтэд харилцаагаа зарласан юм байна. Саяны үг шүү дээ тий. Нөгөө хайр би мессен тэтэн авч чадаагүй ч нөгөө үнд зүуд бол хайраа олсон гэд үнд тэтэн бол тэр үг нь одоо дэлхийд даяар хамгийн их болсон гэд хүмүүс нөгөө шеэрлэгддэг тийм ишлээд үг болсон юм байна. Тийм байна. Тэгвэл энийг ч ярим мэдэж авмаар үгүй шүү. Дараа нь нас за би тим юмны оргилд тим тэмцээний оргилд гарч чадаагүй ч гэсэн би тим юм олсон гэд бас ингээд бахархалтайгаар хэлвэл бас гоё ишлэл шүү дээ тий. Тийм байна. За өнөөдөр юу хийж нэхэр хоёулаа модельээ хийж байгаа юм байна. Карьераа яг үргэлжлүүлж байгаа юм байна моделийн карьераа. Тэгээд олон нийтэд илүү зориг өөрийнхөөрөө байх уряг илгээж байгаа юм байна ер нь. За ер нь бол нөө өөртөө ингээд зоригтойгоор өөртөө гаргаад ирсэн шүү дээ. Яг тэрийг бас одоо юу яаж байгаа юм уриалж байгаа юм байна тий бас. Тийм байна. За тэдний гэрэлт бол зөвхөн хоёр бүсгийн хувийн гэрэг биш харин эмэгтэйчүүдийн хоорондын хайр хүндлэл эрхчлөөний нэгэн илэрхийлэл боллоо гэж олон хүн дүгнээд энэ хоёрыг юу нь бас дэмжиж байгаа юм байна. За энэ түүх ч гэсэн бас нэг тийм амар эротик дүүлэнтэй хэрэг биш ч гэсэн мэдээч хэрэг гоо сайхны ертөнцид гарсан маш том дүүлэний ер нь нэг баха гэж бодож байна. Ялангуяа мессен тэмцээн модельүүдийн ертөнцид харин тийм биш үү ер нь бодоод хахад урд нь ингэж сенсац дуулан болж исэн түүх сонсоогүй санагдаад ах юм. Тийм яг нөгөө яг зүгээр модельүүдийн хувьд бол байдаг байх. Яг мессен тэмцээн чинь болонгуудаа яг улс улсаас шалгартсан нөгөө шилдэг үлгэр жишээ болсон бүсгүүчүүд гарч ирдэг шүү дээ. Тийм бүсгүүчүүдийн хувьд өөрсдийгөө ингэж илчлэн гэдэг чинь бас үнэхээр сонирхолтой юм аа. Сонирхолтой юм. Үнэхээр сонирхолтой. Гоц сонирхолтой. Тэгээд энэ хоёр маань одоо тэгээд энэхүү скандалынхаа ард ч гэсэн зоригтойгоор өөрөөсдийнхээ замналаар явж байгаа юм байна шүү дээ. За гайхалтай хайр дурлал байна. За хамтран ажиллагчид танилцуулах уу? За тэгье. За өнөөдрийн хамтран ажиллагчаар UB Rice. За энэ UB Rice будаг хэрглэж үзсэн үү чи? Үзээгүй авцсан байгаа. Тийм үү. Тэгвэл чи будаа авцсан байгаа бол UB Rice-ийн чинь селфи уралдаан зарлцсан явж байгаа юм л шүү дээ. Тийм байсан. 5 кг будаа аваад селфи зураг Facebook дээрээ UB Rice
амттай сонголт гэсэн хаштагтайгаар нийтлээд уралдаанд нь оролцох боломжтой. Хамгийн өндөр оноо авсан, одоо хяналт авсан бүтээлч болон идэвхтэй оролцогчдод гой бэлэг өгөхөөр бэлдсэн байгаа юм байна. Жишээлх юм бол роботоос сурагч, агаар цэвэршүүлэгч, галтгооны.com гэх мэтлэнгээр олон шагналууд байгаа юм бэ шүү. Тийм байсан. Хугацааны хувьд болохоор 10 дугаар сарын 9-өөс 26-ны хооронд одоо энэ зургийг нь хүлээж аваад ялагчдыг 10 дугаар сарын 27-нд зарлана гинэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг 95 99 33 30 99 33 30 бас аль бие усны Facebook хаягаас мэдээллийг аваад селфи уралдаанд идэвхтэй оролцох боломжтой юм байна. За тэгээд дээрээс нь хэлэхэд UB Rice гээд будааны маань давуу тал нь болохоор олон байдаг юм байна бас. Үйлдвэрийн аргаар өнгөлж цэвэрлсэн урт том ширхэгтэй сувдан цагаан тэгээд будаа тэгээ агшаахад бас ширхэг бүрээрээ салж хоолыг илүү амттай болгодог гэж байна. Тийм үү, ямар гоё юм. Би энэ будааг ерөөсөө хэрэглэж үзег юм байна. Одоо авч үзнэ. Тэг хэрэгтэй байна. Тэгээ ялангуяа 5 кг-аар авчих юм бол селфи зургийн уралдаанд орох боломжтой байна. За би ч одоо селфи бас нэрээ орчдсон юм билүү. UB Rice-ийн 5 кг будаатайгаа селфи зураг авахуулаад за зураг Facebook хуудсанда паблик тохиргоотой нийтлэх юм бэ шүү. За тэгээд UB Rice #UB Rice #амттай сонголт гэж бичээд UB Rice гэсэн хуудсыг нь болохоор хамт таг хийгээд оруулчих юм байна. За. За тэгээ постныхаа тайлбар дээр болохоор UB Rice-ийн талаар мэддэг 3 зүйлээ бичнэ. Шалгаруулах журам нь болохоор лайк нь 1 оноо, шеэр хийх юм бол 2 оноо, комент нь бас 1 оноо гэх зэргээр оноог нь цуглуулад шалгаруулчих юм байна. Хамгийн бүтээлч идэвхтэй хандлттай оролцогчдыг шагнана. UB Rice амттай сонголт дурсамжтай мөрч бүрт хамт. За хамтран ажиллагчдаа баярлалаа. UB Rice будаа байлаа. За дараагийн дүүлэн маань болохоор энэ ч одоо бас нэлээд хэдэн жил болж байгаа дүүлэн. Гэхдээ өнөөдрийн юун дээр сонгоод оруулж ирсэн байгаа. Урд нь яригдаагүй учраас Harvey Weinstein-ийн дүүлэн. Нөгөө өмнө нэр нь их дурддагдаад байсан хүн байна л да. Найруулагч. Тийм байна. Олон жилийн турш нөө кино урлагийн ертөнцид хүн бүрийн мөрөөдлийн хаалгыг нээдэг ир гэж нэрлэгцээр ирсэн ийм хүн байсан. Harvey Weinstein гэж унших юм байна штэ. За тэгээ энэ нэрийг хэлэхэр чи хүртэл мэдэж штэ. Дэлхийд даяараа мэддэг уран бүтээлчдийн бол итгэл найдварыг дүүргдэг юм шигээрээсээ бас айцаар дүүрэн болдог ийм нэр болж одоо үлд хоногшоод байна. За энэ хүн бол Miramax Films болон Weinstein компанийн үүсгэн байгуулагч, Pulp Fiction, Shakespeare in Love, The English Patient гэдэг зэрэг одоо Оскарт нэр дэвшсэн бүтээлүүдийн арт зохисдог мундаг продюсер. Гэвч одоо 2017 оны намар энэ бүх алдар нэр сүр хүч нуран унж кино ертөнцийн хамгийн харанхуй тал ил гарч ирсэн. За юу болсон бэ гэхээр 2017 оны 10 дугаар сарын 5-нд New York Times сонин дээр дэлхийд даяараа шуугин дэгдээс нь нийтлэл гарсан. Сэтгүүлчид нь болохоор Jodi Kantor, Megan Tuhey-нар болохоор Weinstein-ийн олон жилийн турш кино салбар дахь байр суурийг ашиглан эмэгтэй жүжигчдийг дарамтлж, хүчирхийлж, дараа нь дуугүй байлгахын тулд мөнгө төлжсэн баримтуудыг нь ил гаргаад тавьчихсан. Алах нь зүгээр шууд бүүм том сенсац үүсгэсэн байгаа сте. За тэгээд удалгүй New York Times сэтгүүлд болохоор Ronan Farrow-гийн нийтлэл гарсан. New Yorker гэдэг сэтгүүлд нийтлэл гарсан хохирогчдын тоон улам нэмэгдээд исэн. За яг дэдгийн хэрэг шиг байна ш. Дэдгийн хэрэг чинь бас хохирогчдын тоон нэмэгдээд исэн ш тий. Харин тий. Ингээл цаг явах тусам ингээл нэмэгдээлээдэг. За тэгээд нийтдээ 80 гаруй эмэгтэй хүн болол гарын орны ажиллаж исэн туслахууд, жүжигчид, загвар өмсгчүүд, за тэгээ шинээр гарч ирж байгаа уран бүтээлчид ингээд ер нь бол бүгдээрээ л яг нэг түүхийг ярьж эхэлсэн. Юу гэж хэлжсэн мэн гэхээр би ч бас MeToo гэх хөдөлгөөн байдаг штэ. Яг өнгөрсөн 7 хоног ярьжсэн байна дүүлэнээр бас. Тэгсэн үү? MeToo хөдөлгөөний нэг том тэмцэгч хүн өөрөө скандалд ордог.
Насанд хүрээгүй Италийн жүжигч эмэгтэй. Энэ Вейнштейнд бас нөгөө бас жоохон дарамт авсан. Гэтэ дараа нь яг тэгээд амар том тэмцэгчийн дуу хоолой болцсон байсан ч дараа нь өөрөө насанд хүрээгүй үнтэй бэлгийн хавталд орсон болоод тэр нэлэгдсэн. Эмэгтэй хүн нэрэгтэй жоохон хөвгттэй 17 хөвгттэй юм да. Зөв. Тэгвэл би тэр чинь нас нөгөө сонсоогүй юм байна. За, ер нь бол энэ бэлгийн дарамтанд орсон гэдэг энэ хүмүүс болохоор ямар түүх өгүүлдэг вэ гэхээр ер нь бол бүгдээрээ л харахад нэг ижилхэн дүр зурагтай зүйл ярьдаг байсан. Уулзалт нэрийн доор зочид буудлын өрөөнд дууддаг. За тэгээ хаалгаа төгждөг. Тэгэнгүүтээ дарамтлж эхэлнэ. Тэгээ дараа нь хэрвээ энэ талаар ярих юм бол карьер чинь дууснаа гэж айлгадаг байсан гэж бүгдээрээ л яг нэг адил зүйлийг хэлдэг байсан юм байна. Хэлж ирсэн. Бүгд яг адилхан, бүгднийг яг адилхан аргаар дарамтлсан байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн гол нь илт дэлгээд ярьчих юм бол карьерийг чинь сүрүүлнэ шүү гэдэг нөгөө алдартай мундаг найруулагч сүрдүүлчээр чинь бас дуурч чаддгүй юм шиг байгаа. Тийм байна. За тэгээ Вайнштейн чинь тухайн үед бол Холливуудын хаан байсан. Харин тэгээд тэр сүр хүчийг болохоор эмэгтэйчүүдийг айлгах зэвсэг болгон ашиглаж ирсэн том муухай байна. Муухай юм байна. Нулимаар юм байна. Харин тэгээд би ядчихт энэ зургийг нь тавьсан. Зургийг нь харахаар айгу муухай царайт байгаа сте. Тийм байна. Ингээд дээрэс нөгөө муухай үйлдэл ийм заваа юм хийжсэн гэж бодохоор дургу үрээдэж байгаа юм уу? Ямар тааш нэг царай мэрэ нь бол муухай онцгүй тий. Тийм байна. Хүнийг нэг царай муутаар дуудаад байдаг. За, дуулаа ил болох мөчөд Вайнштейн компани нь бол даруй шууд нөгөө ажлаас нь халаад найруулагчийг за Америкийн кино академийн гишүүнчлэлийг шууд хүчингү болгосон юм байна. За тэгээ энэ бол ердөөсөө зөвхөн эхлэл нь байсан. 2010 энэ ч одоо 2017 онд анх дуйланд гисэн шүү дээ. 2018 онд гэхэд Нью-Йоркийн прокурор шууд бэлгийн хүчирхийлэл хүчин дарамт зэрэг олон зүйл ангиар буруутгаж 2020 оны 2 дугаар сард шүүх хурал хийгээд 2 хэрэгт буруутай гэж үзээд 23 жилийн хорих ял оноосон. Өстө хоншортой онд гэсэн биз дээ. Харин хоншортой оноос магадгүй Диди ч надад баг мултарчаад байгаа юм шүү дээ. Диди чинь 50 сар гэжсэн шүү Тийм дээ. 50 сар тэндээс чи 13 сарыг нийтэлсэн гээд. Тэгэнгүүтээ тэр 50 сарыг чинь дахиад 25 сар болтол нийтэлчих юм бол тэрний дараа тэнцэнгээр гарах магадлал айгүй өндөртэй байгаа юм л шүү дээ. Харин юу тэр чи 2-7 өдрийн өмнө яригдсан сэдв тий. Тийм баг. За тэгээд тэр үед шүүх танхимд хохирогчд бие биенийхээ гараас атгаж зогсоод олон хохирогчд очиод эцэст нь бидний дууг сонслоо гэд уйлж исэн юм байт юм байна. Нөгөө мэдээ хөдөлгөөнийхэн байх нь шүү дээ. Мэдээ хөдөлгөөнийхэн бүгдээр авчихсан байх нь шүү дээ. За тэгээ энэ түүх тэндээ дуусаагүй. 2022 онд Лос Анжелес хотод дахиж яллагдсан. За. Өөр нэг хүчингийн хэрэгт буруутгагдаад 16 жилийн нэмэлт ял авсан. Тэгээ 39 жил болчихж байгаа юм уу? Харин тийм. За тэгээ эн чинь дахиад 2024 оны 4-р сард Нью-Йоркийн дээд шүүх анхны шүүхийн ажиллагаа шудраг бус явагдсан гэж үзээд анхны ялыг нь хүчингү болгоод дахиад шүүх хурал товлсон юм байна. За. Ястай нэг бодлонтой л юм болсон. Яг анхны 23 жилийн хүчингү болгосон гэсэн цаана дахиад 16 жил нь бол байж байгаа. 16 жил нь бол байж л байгаа юм. За тэгээ 2025 оны буюу одоо энэ жилийн 6 дугаар сард дахиад шүүх хурал болсон. За үнэхээр царай нь ядарсан, хөдөлгөөн нь хязгаарлагдаад хөшөөн болсон. Тэгсэн гэхдээ л нүдэнд нь бол нэг хуучных нь тийм харц гялзаад л исэн юм шиг байна. Нэг тийм эрх мэдэлтэй ч юм шиг те нэг тийм байхна. Тийм зөвүүн харцсан арилаагүй тэгсэн ч гэсэн тэрийг бас их нуухыг оролдоод л сууж исэн гин. Гэхдээ энэ удаад болохоор гэрчүүд дэрэгдэн байгаа гэрчүүд нотлохоо олон нийтийн шудраг асны уур хилэн үзүүлж исэн. Вайнштейний хувьд дуйлан болохоор ер нь бол нэг хүний нүгэл бус бүхэл бүтэн системийн ялзрал байсан гэж үздэг. Энэ хэрэг ил болсноороо эмэгтэйчүүд дэлхийд даяараа MeToo хэмээх хөдөлгөөнөөрөө нэгдэж олон жил дарагдсан дуу хоолойгоо нэгэн зэрэг гаргасан. Манайд чинь нөгөө нэг энэ MeToo гэдээ бас нэг хэсэг хаштаг хэрэглээд явсан шүү дээ нөгөө ан дазрын асуудал дээр. Мэдгүй байна. Тэрэн дээр тийм юм байна. Тэрнтэй яг холбоотой байж болох юм байна тий. Яг нөгөө төстэй гэдэг утгаар нь ер нь бол нэг хэсэг бас MeToo хөдөлгөөнийх ингээд юу яагаад гэсэн хаштаг хийгээд самбар барьсан бас чигсаал цуглаан хийгээд исэн шүү. За тэгээ энэ хөдөлгөөн MeToo хөдөлгөөний хувьд болохоор Холливуудаар ерөөсөө хязгаарлагдаагүй. Нью-Йоркийн офис, Лондонгийн театр,
Азийн одоо сошиал медиа салбар Монголын хэвлэл мэдээлэлгээд ажлын байрны дарамт гэдэг үгийг ер нь бол олон нийтээрээ анзаарч эхэлсэн байдаг. Тийм юм байна. Ерөнхийдөө бол томоос эхэлж байгаа боловч ерөнхийдөө бол Дэлхийд яхаарахгүй ажлын байрны дарамтлал юм байна. Бэлгийн тэгээ ер нь АББД ажлын байрны бэлгийн дарамт гэдэг чтэй АББД гээд. Энэ дээр бол ер нь олон нийтийн анхаарал ер нь дэлхийн өнцөг болон бүрт ингээд анхаарч эхэлсэн л гэсэн үг юм да тий. Тэгэхээр энэ алдартай хүмүүсээс гарсан зарим жол хүрх ингээд сенсац гарахаар ажилгүй карьергүй болоод дуустдаг. Энэ үний хувьд гаргасан энэ сенсац нь охид бүсгүүчүүдийн хувьд ажлын байрны бэлгийн дарамтанд өртөжсэн бол тэрийгэ илчлэхэд урам зориг өгч эхэлсэн байж шүү дээ. Тийм байна. Яг энэ хүнээс ч болж байгаа энэ хүний хохирогчд нь илүү зөрөгтэй байсан байх нь байна. Яг үнэ. Тийм байна. Зөрөгтэй байснараа бас энэ олон охид бүсгүүчүүд ер нь бол урам зориг хайрлж илчлэгдсэн хэрэгүүд бас бид нар олж сонсоогүй ч гэсэн зөндөө олон хэрэгүүд байх магадaltaй шүү дээ, тийм ээ. Тийм байна. За тэгээд Вайнштейны дуйлаанаас үүдээд олон студиуд шинэ ёс зүйн дүрэн боловсруулсан. Ингээд ингэснээрээ болохоор хаалттай өрөөний уулзалт зохион байгуулахыг хориглосон. За тэгээд бэлгийн дарамтын эсрэг дотоод сургалтуудыг хийдэг болсон юм байна. Энэ бол тий хэрвээ бэлгийн дарамтанд өртөх юм бол яах вэ? Яаж өөрийгөө хамгаалах вэ гэх мэтлэнгээр тий. За тэгээд энэтэй холбоотойгоор хохирогчдыг хамгаалах, гэрчийг дарамтлагаас сэргийлэх хууль ч гэсэн батлагдсан юм байна. Ер нь бол нэлээд өргөн хүрээний ажлууд хийгдсэн байна, тийм ээ. Тийм байна. Ерөнхийдөө бол айгүй том хөдөлгөөн болоод тэр нь тэгээд ерөнхийдөө дэлхийн хууль дүрмэнд маш том өөрчлөлт оруулсан юм байна бас. Том нөлөө үзүүлсэн байна. Тийм, маш том нөлөө үзүүлсэн байна. Эрэг талаараа энэ нь бол ер нь дэлхийн альж улсаар өнцөг болно. Бага бүсгүүчүүдэд бол ер нь бол даваа талыг үүсгэж штэ. Өөртөө хамгаалж сурах нь байна, тийм ээ. Вайнштейн одоогоор бол 20 ангид байгаа. Ер нь бол Вайнштейны нэр бизнесийн ертөнцөөс бүр мөсөө арчигдсан. Студийн хаалгачаас хаагдсан. Гэхдээ одоо Вайнштейн өөрөө болохоор энийг ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй гинэ. За. Би ерөөсө зөвхөн буруугаар ойлгогдсон гэсэн мэдээлэл хийсээр л идэг гин. Ерөөсө одоо л бууж өгөхгүй байгаа юм байна штэ. Тэгдэг юм байна л да. Ер нь иймэрхүү хүмүүс. Харин тийм одоо уул нь чинь гин буруугаа хүлээгээд нэг бол одоо гимшиж ийна гэх юм бол ял маланд хөнгөрдөг байгаа даа. Уг нь бол үгүй болов. Тэгээ хөнгөрөөд ч нас нь хөрхөрг болсон бохоод. Харин тийм бахтай энэ ч одоо хэдэн настай хүн билээ нэлээ хөшмөстэй. Тэг хөшин л харагдаж байна. 60 70 тайлт нь харагдаж байна ямар ч талаас. Нэлээ л хөш харагдаа. Дээрээс нь ядж яхад онцгой царайдаг хэлсэн чи бүрч царай муутай харагдаад байх. За хохирогчдын хувьд болохоор энэ ял шийтгэл бол өшөө авалт биш харин шудраг ясны эхлэл байсан гэж үздэг. Тэдний дуу хоолойн дэлхийд даяар сая эмэгтэйчүүдийг зоригжуулж айцгүйгээр ярих соёлыг бий болгосон. Харви Вайнштейны түүх бол зүгээр нэг унсан хүний түүх ерөөдөөсөөч биш. Эрх мэдэл, айдас, дуугүй байдлын гинж тасарсан мөчийг төсөөлж болно. Киноны хаан байснаа одоо хүчирхийллийн бэлэг тэмдэг болж хувирсан байна штэ. Өөрийгөө хянаж барьж чадахгүй бол ямар ч дээрээс унж магадгүй юм шүү л гэсэн анхааруулга байна ер нь хүмүүст. Яг үнэн тий. Одоо тэгээ киноны учиргүй хаан жинхэнэ оргил одоо мундаг найруулагч байсан чи одоо ингээ хүчирхийллийн бэлэг тэмдгээр одоо үлдсэн насаа өнгөрөх болсон. Өөрийнх нь одоо харамсалтай л байна. За тэгээ дуйлааны цаана дэлхийн илүү ухаалаг, илүү шудраг нийгэм рүү хөдөлсөн. За хүмүүс бол ингээд ер нь бол мартчих штэ. Бид нар л яг ингээд сенсац центр гэж хайж байгаа л оруулж ирж ярьж байгаа болохоос биш. Одоо хин ч энэ хүнийг дурсахгүй ш тийм мундаг найруулагч байсан. Сайн талаас нь бол дурсах хүн баг үлдэхгүй нэ штэ. Тийм байна. Одоо тэгэл яг уул нь бол найруулагчид бол мундаг л байж тэгээд. Одоо тэгэл өнгөрсөн хорвоо бөмбөрсөн дэлхий. Ойстой гоё л өнгөрсөн хорвоо бөмбөрсөн дэлхий. Тэгэд энэ хүний чинь мэдээч хэрэг нөгөө шуугиануудаас нөгөө яг нөгөө холбогдож исэн найруулагч учраас олон хүнтэй ингэж нэр холбогдож исэн. Бэлгийн дарамт үзүүлж байгаа хүмүүс дандаа олонний танилуд байгаа шүү дээ. Дандаа кино жүжигчид те киноны туслах продюсерууд янз янзын альбом тушаалтнууд байгаа шүү дээ. Тэрэн дунднаас
Анжелина Жолигийн нэр дурддагдсан гэж бас ярьдсан юм байна. Харин тийм Жолигийн нэр байд юм лээ. Гэхдээ өөрөө бол гэрчээр мэдүүлэг энэ төр өгж мэдээлэл хийгээгүй юм шиг үлээ тий. Тийм билээ. Яг хөө зүгээр гэрчүүдийн мэдүүлснээр бол энэ 80 гаруй хүн дунд нь Анжелина Жоли байгаа. Гэхдээ өөрөө бол ямар нэгэн юу гаргаагүй, өргөдөл гомдол гаргаагүй. Хэмжлэх гаргаагүй гэсэн мэдээ байт юм билээ. Тэгэхээр яг за нэгэнт энэ хүн айгуул ял аавны тийм болохоор гээд өөрөө нөх оролцохыг хүсээгүй. Эсвэл тэр муухай дурсамжаа бодохыг хүсээгүй гэж магадгүй л юм тийм ээ. Тийм баг. Яг тэгээд өөрт нь яг нөгөө нэр нь орсон боловч нэг тийм сүртэй биш байсан ч гэж магадгүй. Тэгээ өөр хин хиний нэр байгаад илээ. Энд ч бас нэлийн алдартай хүмүүсийн Жолигаас гадна бас алдартай хүмүүсийн нэрнүүд яваадсэн шүү дээ. Ер нь бол гэхдээ 80 гаруй хүн гэдэг чинь тэрний ард дахиад Жоли шиг дуурайгүй хідэн ч юм байгаа юм билээ. Тийм шүү дээ. Тэгээд хамгийн гол нь тэр хөдөлгөөн чирээсээ тэгэл энэ талаараа л ер нь хүмүүсийг зөрөгтэй болгоод тэр чинь хамгийн гол нь ийм хүчрхэлд өртсөн гэдэг нь бас нөгөө өөрийнх нь нэр төр зэвтэй байж магадгүй л дээ. Яг үнэн тийм шалтгаанаар ер нь энийг ярих дургүй, олон нийтэд мэдээлэх дургүй, цагдаа дээр очих дургүй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд ерөнхийдөө тийм талтай шүү. За ингээд ер нь бол нэвтрүүлгийн цаг дуусахад өгч байна. Ер нь бол тийж дахиад нэг уул мэдээ байсан. Гэхдээ яг дараа 7 хоног танилцуулж болно. Тий яриад цаг нэмцэнгүү. За ингээд Харви Вайнштейны уналт болохоор эмэгтэйчүүд дууга нэгтгэвэл ямар хүчтэй байж чадахыг дэлхийн нийтэд харуулсан мөч байсан. За ингээд энэ сүүлийн түүхэн жоохон нулиммаар эхний хоёр түүх нь харин гоё хайрын тухай түүх байлаа да. Харин тийм байна. Эхний хоёр нь бол гоё л түүх байна. Энд бас нөгөө манайхан ч бас нулимхуу хоёроо амнаас гарах шингэн билээ шүү л гэж битсэн байна. Нулим. Сэжгэнт. Спирттэй нулимхуу хідүүлээ гинэ. Энэ сахилахгүй шүү дээ. Хайрын нэр дүр байгаа юм да гэж энэ. За үнэ. За ингээд Улаанбаатарт 20 цаг 52 минут болсноор өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Өнөөдрийн хамтран ажиллагчаар UB Rice хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. UB Rice бодон хамтран ажиллалаа. Маргааш өглөө нэвтрүүлгээ өглөөний 7 цагт эхлэх болно. Тэр хүртэл түр баяртай. За сайхан амарцгаагаарай. Сайхан амраарай. MJL радио 88.3